280-аас 90 хүнийг тогтмол ажлын байраар хангаад жилдээ 800-аас 1 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал шимтгэлийг тогтмол жил болгон төлөөд явж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагааг хүрэлцэх одоо энэ хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний зарласнаас хойш хагас жилийн хугацаанд одоогийн байдлаар 30 гаруй аж ахуй нэгж хүнсний салбарын аж ахуй нэгжүүдээр очиж үйл ажиллагаатай танилцаад байна. Жишээд одоо газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай жижиг дунд том аж ахуй нэгжүүдийн бүхий л одоо төлөөлөлтөй одоо энэ хугацаанд уулзлаа. 2023 оны 1-ээс хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөн яг бодит ажил хэрэг болж хэрэгжин энэ 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100% хангаад цаашлах юм бол экспорт нь гаргана гэсэн томоохон зорилготой ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр Тараас Трейд хүнсний мандаа үйлдвэрлэлээр ажиллаж байна. Тараас Трейд хүнсний мандаа үйлдвэр нь 180 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангаад ажиллаж байгаа юм байна. Дээр нь одоо Надаахын гордогт ажилтнанд орхиж байгаа мал нядалгааны томоохон үйлдвэр нь бол нэг 80 орчим хүнийг ажлын байраар хангана. Ингээд нийтдээ нэг 280-аас 90 хүнийг тогтмол ажлын байраар хангаад жилдээ 800-аас 1 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал шимтгэлийг тогтмол жил болгон төлөөд явж байгаа юм байна. Тэгэхээр бид бол хүнсний салбарт жилд 1 тэрбум орчим долларын одоо бүтээгдэхүүнийг импортж авдаг бол энэ 5 жилийн хугацаанд бид аль болох импортроо гарч байгаа энэ их хэмжээний 3.5 их найт төгрөгийг Монголдо үлдэх юм томоохон зорилготой ажиллаж байгаамаа. Энэ хүрээнд ч гэсэн өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа хүнсний үйлдвэрүүд баялаг бүтээчдийн үйл ажиллагаатай танилцаад явж байна.